Модуль 4 сэдв 4-2 ажил зуучлах стратеги. Ажил зуучлах болон хөдөлмөрийн зах зээлд интеграцчлах стратегийг хэрэгжүүлэхийн тулд ажил мэргэжлийн зөвлөхүүд уг ухагтхууны агуулга, үн чанар, шинжилх ухааны үндсийг нь таньж мэдэх хэрэгтэй. Зөвлөхүүд ажил мэргэжлийн нөхцөл байдлын шинжилгээ хэмээх арга зүйд суралцдаг. Үүнийг хоёр түвшинд хийж болно. Эхнийх нь ажил мэргэжлийн боловсрал хаягчийн хүрээнд, дараах нь нийгмийн болон хөдөлмөрийн зах зээлийн тогтолцооны хүрээнд хийгддэг. Эцэст нь ажил зуучлах, хөдөлмөрийн зах зээлд интеграцчлах стратегийн хувьд хийгддэг гэсэн үг. Юуны өмнө ажил мэргэжлийн боловсрал хаягчийн нөхцөл байдлын шинжилгээ нь түүнийг ажил зуучлах, хөдөлмөрийн зах зээлд интеграцчлах үндэс болно. Ажил мэргэжлийн боловсрал хаягчийн хувьд нөхцөл байдлын шинжилгээг дараах загварын дагуу хийдэг. Хөдөлмөрийн зах зээлийн интеграцчлах стратегийн зорилт. Нэгт нь хувийн хөвшил байгууллагуудын хүний нөөцийг шуурхаа бүрдүүлэх, хүний нөөц бүрдүүлэх тэдгээрийг бэлтгэхийн тулд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт болон нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлыг дээшлүүлэх, ажил мэргэжлийн болон орон зайн шилжих хөдөлгөөнийг боломжтой болгох. Энэ зорилтыг хангаснаар ажилгүйдэл тэдний зүгээс нийгмийн үйлчилгээг үргэлжлүүлэн авах хугацаа, тусламж дэмжлэгийн эрэлт буурах магадлалтай. Хоёрт нь хүмүүсийн хөдөлмөр эрхлэх чадварыг сайжруулах, ажиллагчдын болон ажил хаягчдын мэргэжлийн болон хөдөлмөр эрхлэлтийн ур чадваруудыг сайжруулах, түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагад дахь хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх. Гуравт нь ажилгүйдлээс урьдчилан сэргийлэх ба докторжуулах, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан элсүүлэх, хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх явдал нь хөдөлмөрийн зах зээлийн бодлогын зорилт мөн гэж тодорхойлсон байдаг. Энэ нь ажилгүйдлээс сэргийлэх, хөдөлмөрийн харилцааг доктортой байлгахад чиглэх бөгөөд урьдчилан сэргийлэх агуулгатай болж ирдэг. Дөрөвт нь хөдөлмөр эрхлэлтийн бүтэц нөлөөлөх хийгээд мөн зорилттой бүлгүүдийг дэмжих. Энд хөдөлмөр эрхлэлтийн бүтцийг байнга сайжруулах. Аль нэг ажил хөдөлмөрийн зах зээлийг доогуур үнэлэхийн эсрэг хариу үйлдэл үзүүлэх, зөвөөр тайлбарлаж таниулах, засан залруулах гэх мэтээр хөдөлмөрийн зах зээлийн зохистой бүтцийн зорилгыг бий болгодог. Эмэгтэйчүүдийн мэргэжлийн байдлыг дээшлүүлэх, хүйс, хөгжлийн бэрхшээл зэрэг сул талуудыг даван туулах, урт хугацааны ажилгүйдлээс сэргийлж зайлсхийх хэрэгтэй. Нийгэм улс төрийн зорилго нь энд нийгмийн шударга ёсны үнэт зүйлтэй холбогдох хамгийн суур ойлголтыг хөгжүүлэх, хэрэгжүүлэх асуудал бий болдог. Эдгээр суур үнэт зүйлсүүд нь хүний эрхэм чанар, оролцоо, хувь хүний хөгжил, тэгшэрх, ажил мэргэжлийн эрх чөлөө зэрэг юм а. Хөдөлмөрийн зах зээлийг интеграцчлах стратегийн үедэх нөхцөл байдлын шинжилгээ. Ажил мэргэжлийн шинжлэх ухаанд ажлын байранд зуучлах болон хөдөлмөрийн зах зээлд интеграцчлах стратегийг шууд болон шууд бус стратеги хэмээн ангилдаг. Шууд стратеги нь ажил олгогч болон ажил хаягчийн хооронд хөдөлмөрийн харилцаа шууд үүсгэх бий болгох зорилготой байдаг бол шууд бус стратеги нь ажилтай болох, амжилт олох урдч нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэдэг. Ажлын байранд зуучлах хөдөлмөрийн зах зээлд интеграцчлах стратеги нь ажил хаягчийн болон ажил олгогчийг дэмжих стратеги, хуваарай хөдөлмөр эрхлэлтийг дэмжих стратеги, зорилттой бүлгүүдийг дэмжих стратеги, хөдөлмөр эрхлэлтэд чиглэсэн мэдээллийн болон харилцаа холбооны систем, хөдөлмөрийн зах зээлд интеграцчлах, ажил зуучлах стратегиуд. За, нийцүүлэхэд чиглэсэн стратегийн арга хэрэгслүүд нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн шаардлагуудтай ажил горилагчийн шин чанарыг уялдуулах, эрэлтэд хамгийн сайн тохирох нийлүүлэлтийг үзүүлэлт, шин чанарыг хөгжүүлэх эрэлттэй холбоход чиглэдэг. Ажил хаягч нь юуны өмнө IT хайлтын системд хандаж ажлын байрны шаардлагуудыг боловсрал, ажлын цаг, томилтоор ажиллах, эсэх, дадлаг хийх газар, мэргэжлийн туршлага гэх мэт мэдээллийг олж авна. Эндээс мөн ажил хаягч болон ажлын байрны хооронд зуучлах хөдөлмөрийн зах зээлийн үйлчилгээний талаар мэдэж авах боломжтой. Зуучлалын үйл явц нь ажил хаягч болон ажил олгогчийн аль аль нь чиглэсэн байдлаар явагдаж болно. Өөрөөр хэлбэл зуучлагч нь хөдөлмөрийн зах зээлд сул байгаа ажлын байранд тохирсон ажил хаягчийг хайж сонгож болно. Эсвэл тодорхой ажил хайж өргөдөл гаргасан хүнд тохирох ажлын байрыг хайж болно. Ажил олгогч бол өөрт тохирох хамгийн сайн ажилтныг, харин ажил хаягч нь өөрийн одоогийн нөхцөл болон хүлээлтэд хамгийн сайн нийцэх ажлыг олохыг хүсдэг. Ажил хаягчийг хэдэн зуун ажлын байранд өргөдөл гаргуулж, ажлын байранд зуучлах оролдлого хийсний эцэст тохиромжтой ажлын байр олж өгөхгүй байх тохиолдолч бий.
Энэ тохиолдолд ажил хаягчийг сэтгэл санаагаар унгахгүй байх зэргээр ажлын байранд зуучлахад зөвлөхийн зүгээс маш их төвчээр идвэх санаачлах шин санаа сэтлийг шаардна. Хөдөлмөрийн зах зээл тохирсон ажлын байранд зуучлах үйл ажиллагааг дараах аргаар сайжруулж болдог. Үүнд ажил горилгоч зорилготойгоор ажлын байр хаях, хөдөлмөр зуучлалын газрын ил тод байдлыг нэмэгдүүлэх, юуны төрөнд зөвлөх үйлчилгээ, ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүлдэг байгууллагын шинж, төрийн болон төрөөс захиалгатай ажилдаг тусгай зөвшөөрөл бүхий зөвлөх, хөдөлмөр зуучлалын зөвлөхийн ажиллах арга барилын тухай авч үзнэ. Зөвлөх үйлчилгээний хувьд дараах зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай. Үүнд ажил мэргэжлийн мэдээлэл өгдөг төвүүд, мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан мэдээллийн систем, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох их сурвалжийн жагсаалт, тухайлбал сургууль дээр зохион байгуулагдах уулзалт, эцэг эхийн хурал гэх мэт. Зуучлалтай холбоотой дараах үйл ажиллагаа чухал юм а. Үүнд үйлчлүүлэгч ажил хааж байгаагаа цаг алдалгүй бүртгүүлэх, тусгай зорилттой бүлгийг нийгэмшүүлэх, ажил хаях. Ажил олгогчдод үйлчлэгээ үзүүлдэг, өөрөөр хэлбэл хүний нөөцтэй холбоотой ажил олгогчдын санал хүсэлтийг хүлээн авдаг, хүний нөөцийг бүрдүүлэх үйл ажиллагааг хариуцсан ажилдаг нэгжийн байгууллагыг бүтцэд нэмж байгуулах. Үүний зэрэгцээ төрөөс зөвшөөрсөн тохиолдолд мэргэшүүлэх арга хэмжээ, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх байдлаар компаниудын эрэлт хэрэгцээнд ажил горилгочдын боловсролын түвшинг тохируулах арга хэмжээг авна.